гэж байна. Надад нэг юм хийж өгч байгаа юм. Яа. За бид хоёр Туркийн Актас гэдэг бомтоор орж ирсэн. За энэ бомтоор бас анхны Монгол машин орж ирлээ гэж бид хоёрыг нэлээд удаан сатуусны эцэст ямар ч хэсэн орж ирлээ. За энэ бомтоор орж ирэхийн тулд юу хэрэгтэй вэ гэвэл Турк улс руу Монгол улсын иргэд зорчиход виз хэрэггүй. Харин машинтайгаа ирэхэд ийм заавал даатгал хийлэгдэх юм байна. За энэ даатгал нь бол 50 Америк доллар болсон. За бас нэг машин ирээ зогсчлаа энэ баахан цагдаа юм биш байгаа да. Биш үү? Гайгүй юу? За ингээд нэг хөлийн ойролцоо бичлэг хийх гэхээр нэг цагдаанаас айдаг өвчтэй. Дандаа л ирж барьж авч явсаар гадуур хашраацсан шүү дээ. Турк улс бол аргагүй баян улс гэдэг нь мэдэгдэж байна. За хэлийнх нь пост нь бол маш сайхан тогтчлолтой цэвэрхэн за дөнгөж бид хоёр ингээд гүрж улсаас наашаага энэ пост хүртэл явхад зам бол маш аимшигтай байсан бол дөнгөж хэл гараад амьдрал өөр хурдны зам маш цуцсан хурдны зам бид нарыг өгтөж авлаа. Каппадокиа дээр ирсэн байна. За энэ бол дэлхийн аялал жуулчлалын топ 5 зорчих ёстой газрын нэг байгаа. Дөрийн сагсанд бол хэдэн 12 хүн байсан. Энэ бол жигцэлтэхгүй яг үнэхээр тавтай тухтай байж чадсан. Тэгээд нэг мэдсэн жиптээр нөгөө зураг бичлэгээ сайн авах хэрэгтэй гэсэн бүр ингээд бодлоорс амар чанга хоёлаа яриад тэр дунд бүр хоёулахнаа өглөөл ярьсан. Тэгээд хажуу хавиргынхаа хуршүүдээс жоохон тухгүй дуулсан байж магадгүй. Гинт хоёлаа ажигласан чи эргээл харсан чи 900 гаруй километр явсан те хэллээс нь. Яагаад энийг хүмүүс ойлгосон амар залхсан шүү дээ цаашаас. Нэг хүний тикет буюу билет нь 120 евроогоос эхэлдэг юм байна. За 120 евроогоос 250 евро хүртэлх үнэтэй. За энэ юунаас шалтгаалж байна гэвэл нэг сагсанд хэдэн хүн суух. За мөн хэр удаан хэдэн минутын нислэг хийхээс шалтгаалаад үнэ нь бол тогтдог юм байлээ. За бид хоёр бол хамгийн хамтхныг хайж явсаар байгаад 120 евроогоор билет авч чадсан. За тэгээд бол энд 100 боллон хөөрдөг байгаа. Гэтээ өдөрт бол нэг удаа яг нар мандах үеэр буюу өглөөний 5-аас өглөөний 6 цагийн хооронд мөн энэ 100 боллоо нэгэн зэрэг дэшээ хөөрхийг харах гэж газрын жуулчд энэ хотод бол цуглардаг юм байна. Газартад бас нэг сонирхолтой ачааны машин дээр газарцсан. Би зүгээр пүт гэл газар ингээл айгүй чанга дөргөлт мөргөлттэй газартх юм байх гэж яг төсөөлж байсан чинь газартх нь бол тийм байгаагүй надад айгүй гой санагдсан. За тий агаараас бууж ирэхэд бол маш амжилттай газарсны баяр хийгээд бид нар гоё шампанс өргөлөөн дарс буудуулаад тэр хүн болгонд ийм гоё сертификат өгсөн байгаа. Тэгээд ерөнхийдөө сэтгэл бол бүр үнэхээр хөдөлсөн, үнэхээр дүүрсэн. Тийм ээ яг Туркт ирсний маань битүүрийн хамгийн үзэх ёстой өөрснийхөө дотроо зорж ирсэн газар яг энэ болохоор тэгээ тэрийг ингээд биелүүлсэндээ маш их баяртай байна. Азербайджанаа өнгөрсөн, Армениа өнгөрсөн учраас ингээд бид хоёр за Азербайджан улсынхаа тугийг ингээд наахад бэлэн боллоо. За халуун төстэй цавн янзын болсон байна да. За одоо бол бид хоёр яг Турк улсынхаа тугийг наахад бэлэн болоод байна. Яагаад гэвэл яг энэ ард дэлхийд ганцхан байх агуун хотхон харагдаж байна. Энэ сэтгэл маш их хөдөлж байна. Үнэхээр гоё байна. За ингээд Турк улсынхаа тугийг энд наачихъя. 10 дахь улс Турк улсад ирж тугнах ёслол амжилттай гүйцэтгэлээ.
яг одоо бид хоёр хаана байна вэ гэвэл Анкара хотод амьдардаг нэгэн Монгол айлд зочилж ирсэн байна. За сайн байна уу? Сайн байна. За өөрийгөө танилцуулна уу? Хэн гэдэг хүн бэ? Энд хэд хэр удаж байгаа вэ? Туркт олон жил болж байна дөө. Их баяр гэдэг хүн байна. Энэ Туркийн Анкара хотод их нэртэйг амьдардаг. Тэгээд ийм хэдэн ноход хийж яадаг хоббитэй. Ажлынхаа хажуугаар. Тэгээд энэ манай дандаа Монголоос ирсэн нохонууд байгаа. Энэ Кавказны охин. Энэ дундад Аз тэр ирнэ. Энэ охин дундад Аз. Энэ төвдийн охин нь. Энэ дундад Азууд нь хэдэн сартай? Өшөө том болох уу? Эсвэл хамгийн сартай. Том болно, өшөө том болно. Энэ нохоонуудыг Монголоос авчрахад ер нь ямар нэгэн асуудал тулгарх уу? Бичиг баримт ер нь яаж авчирдаг юм болоо? Мал эмнэлгийн бичиг, тэгээд вакцинууд нь бүрэн хийгдсэн байх ёстой. Нийлэн бичиг шаардна, бас гайлын бүрдүүлэлтийн, тэгээд онгоцондоо бас резервашн хийлгэнэ. Тэгээд онгоцоор бүгдийг авчирсан. Тэр цаана нэг жижигхэн нохоо яваад байгаа. Тэрийг нэг тайлбарлаа. Тэр нэг өөр юм яваад байгаа. Тэр Франц булдог. Наашир лаки. Лаки мэ, наашир. Наашир. За энэ нохооны талаар тайлбар өгнө. Хөөрхөн харагдаад байна. Франц булдог гэдэг нохоо. Аз зэрэглэлийн удмын бичигтэй. Тэ. Зөө. Энэ манай найзын нохоо, манай зочин байгаа. Монгол явцгаасан байгаа. Энэ нохоо энээсээ том болох уу? Том нь нөө? Энэ хэдэн сартай нохоо юм бэ? Энэ одоо 10 сартай. Дахиад нэг жоохон л том болох байх та. Ер нь угаасаа жижиг юм битэй. Ер нь угаасаа байгаа бие энэ байхгүй. Одоо энэ том гэсэн гүлгэл гэж ойлгох уу? Тий, энэ ч одоо дөнгөж 9 сартай нохоо байхгүй. Наашир. За хүмүүс энэ ардаа 9 сартай нохоо гинэ. Энэ би 30 настай надаас том юм байна. Энэ савар маурнастай мундаг хэд байна. Энэ одоо жин хэд татчих байгаа юм болоо? Эцэг нь Grand Bike гэдэг Монголын хамгийн гоё Кавказын гөлөг. Бас удам сайтай. Энэ эмээ нүртэл Оросын авраг. Өө тийм үү? Бүр эмээ, аав нь авраг, эцэг нь авраг, өвөө нь авраг, эмээ нүртэл авраг. Зөө. Энэ төвд банхрууд их үнэтэй ирнэ гэдтээс. Хэдтээс авчирсан нохооны гөлөг. Одоо энэ 100 юм өстэй байгаа шүү дээ. Өвөл бүр юм бол нүд нь харагдах болно шүү дээ. Энэ ч ус багтай байгаа юм байна тий? Тий, их үнэтэй нохоо. Зөө. Одоо эдгээр бодвол бүгдээрээ л бичиг баримт паспорттай байдаг багтаа тий? Вакцины юунд хамгдсан Туркийн FCI гэдэг дэлхийн олон улсын нохооны юунд бүртгүүлсэн манайх үржлийн газрын эрхээ бас авсан байгаа. Нөө яах юм бэ хаа? За яг нэг өдрөөс. Ёо. Одоо болоо. Ер нь энэ ямар их юм бэ? Ер нь нохоод хижээхэд ямар багц хэрэгслүүд орох вэ? Тэрнийг сонирхолтой санагдаж байна. Ер нь юу байдаг? Эхлээл хоол шүү дээ. Мах идэх ёстой, загасны тус, кальц, витаминууд хэрэглэх ёстой. Тэгээд зүүн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой, сайн чанарын хуурай хоол хэрэглэх ёстой, ясны шүл 13 хийн. За тэгмүүдээ хэрэгслэх юм бол одоо ингээд сам төрөл бүрийн самнууд байгаа. Тэгэл одоо тэнд байгаа гинжнүүдээс эхэлнэ. Тэгэл хумс авдаг юмнаас эхлээл тэгэл эм тарианууд бас байгаа. Нилээн арчилгаа шаардна л да. Эдгээр маань ер нь хэр идэх үү? Юугаар хооллох вэ нэрээ? Махыг явуулж өгөх үү? Одоо ер нь бол Туркт бол мах үнэтэй болохоор махтан өгнө гэж байхгүй л да. Үнэтэй тусна. Дахианы мах амтгай учраас дахианы мах яс. Тэгээ гиз дотор чанд шөлийг хийж өгнө. Тэрнээс гадна хуурай хоолоо идэнэ. Ер нь бол ингээд гой нохоог бол нэг нас хүртэл гой тэгж хийчих хэрэгтэй. Тэгэл нэг настай болцсон байхад бол тэрнээс хойш бол тэгэл ер нь баг юу ч хийсэн болно яг үүндээ бол. Ер нь энэ хобби болохоор тэгээд хүн өөрөө цагаа гаргаад өдөр болгон л зурлаж байгаа юм л та. Өдөр болгон хоёр ширхэг түүхээ өндөг идэн наад болчих. Бүгдээрээ юу? Тий. Зөө. Тэгээ өндөг их сайн л да нохонд. За. За ямар ч байсан бид хоёрын хувьд бол нохоо ерөөсөө огтх мэдэхгүй. За ямар анхны чатны ойлголттой болж авлаа. Одоо ингээд ор гэхээр бүгдээрээ өрөндөө орчих та. Орцгоо. Нөө нэрэ тэрийн үйл. Би ч одоо зарим нэг хүүхдүүдээс илүү дуулдаг юм шиг. Тэгээ одоо октод нь дахиад цаашаа цаад өрөөнд орно. Тустай амьдрд юм уу? За октод нь тустай, өвгүүд нь тустай, нийтийн байрнууд нь тустай амьдрдаг юм байна. Өвгөнд маш сайн ордог, гараа өгдөг, мэндэлдэг. За ингэ наашаа цаашаага үгэндээ бол маш сайн ордог юм байна шүү. За тэр нэг жижигхэн нохоо бол ерөөсө хамгийн эгдүүтэй байгаа. Энэ бол ерөөсө октодын өрөөрөө шургаж орчих гол дайраад байна. За ямар ч байсан тэгээд бид хоёрын аялал бол маш сайхан амжилттай явж байна. Өнөөдөр энд Монгол айлд за мөн Монгол нохоонуудыг хараад ингээд сайхан монголчуудаа байж байна. Эхний өдрөөр чинь 6 сар амьдсан байхгүй юу? Энийг харахгүй наран цэцэг. Энэ зүлэг мөлийн бүгдийн өөрсдөө ийсэн. Эдгээр үрчээ байхгүй юу? Энийг хараад одоо нэг тастад аваад ирдэ шүү дээ.
Энэ помидорнууд одоо улаахыг хүлээж байгаа. Дээш нь ингээд татчихсан. Энэ попкорн одоо энэ попкорн ургацсан биш лээ нэ. Өө тийм биш. За. Энэ дахианууд байгаа. Одоо би ороод өндөг болгоод авчихлаа. Өндөг уурлах уу? Уурлахгүй. За өндөг болгох гэж байна тийм. За өнөөдөр манайхан 5 өндөг өгсөн байна. Баярлалаа ажда. Рокки ажилласаа яриад за. Рокки мазраг дахин. Яа. Рокки. Нэг нүдэн сохор наач. Өө бас уу. Терминатор маягийн. Ихтэй амар азрын. Одоо энэ чараа ямар ч хими юуг үйлдвэрийн дахианы өндөг биш байхгүй юу? Доцох шар нүртлөөр. Туркээс эхлээд Европ руу ороход маш өндөр зардалтай. Бензин шатхууны үн маш өндөр учраас хоёрыг яаж хямдхан зардлаар аяллаа дуусгах вэ гэдэг тэр бөөнөрөө анхаарал тавьж бодцгоосон. За тэгээд манай элчингийнхэн болон ихээ бид нар бөөнөрөө яриад нэг шийдэл олсон. Ерөнхийдөө бол Дундад Аз болон Европт газны үн маш хямд байдаг юм байна. За тэгээд газаар явах юм бол одоо гаргаж байгаа шатхуун дээр гаргаж байгаа зардлаа 2 дахин хэмнэх юм байна гэдэг. За тэгээд нэгсэндээ манай машин бол одоо хийгээр болон бензинээр хосолж явна гэсэн. Бензин үнэтэй газар бол дандаа хийгээрээ явчихна. Хий үнэтэй газар юм уу чанар муутай хийтэй газар бол бензинээр ингээ явчихна. Дотороос нэг конот дараа сольчдөг. Яг хайбрид машин шиг болсон. Бүсчлээс нь шалтгаалаад 4-5 янзын хошуу ер нь дэлхийд даяар хэрэгэлдэг юм байна. Тэр хошуунуудыг нь эндээ аваад суурлуулад хийгээд ах бүрэн боломжтой. За тэгээ манай машин хөссөн үедээ бензинээрээ хөссөн үедээ газар явнаа. Яг одоо энд бол манай газны систем харагдаж байна. Энийг яаж хийлээ? Юу цоолоод яагаад хэлээ? Мэдхгүй. Ямар ч зүйл шууд мотор дээрээс цоолол өрөмдөөл энд дөрөв талд нь хийгээл. Ямар ч зүйл бензинтэйгээ нэг сэвчээгээр дайждах юм бэлээ. Тэрийг л ойлгосон. Газны датчиг манаж байна. За ингээд дүүрэн ингээд наашаага буурна. Хамгийн гоё нь зүгээр явж байхдаа ингээд энэ дээрээ дараад бензин болчихно. Энэ дээрээ дараад газ болчихно. За тэр хоорондоо солигдохдоо ерөөсөн мэдэгддэг юм байлээ. За зарим газрууд руугаа бид хоёр бол 1 литр бензинийг 4500 төгрөгөөр худалдаж авна. За тэр үед газыг бол 1500 төгрөгөөр худалдаж авна. Зарцуулт нь ижил гэхээр бид хоёр баг 3 дахин хэмнэлттэйгээр явах байна. За тэгээд ямар ч хэлсэн одоо бид хоёр замынхаа талд орсон байх гэж найдаж байна. Одоогоор бол 22,000 км яваад байгаа. Цаашаа 25-аас 30,000 ингээд явхад бол гэртээ харьж бахаа гэж бодож байна. Тэгээд нэг ийм сонинтой машинтай шинжил хийсэн. Нэг сонин ирлиц машинтай болчихсон. Одоо тэрнийхээ чидийг үзэх гээд бид хоёр яг одоо Анкарагаасаа их хоёрынхаасаа Стамбул. За бидний нэвтрүүлгийг хүлээн авч үзэж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. За энд хүрээд бидний нэвтрүүлгийн 1-р бүлэг дуусч байна. Дараагийн бүлэг бид Балканы орнуудад хэрхэн хөгөлсөн, ямархуу адал явдалтай очирсан та бүхэн хүлээн авч үзээрэй. Баяртай. Баяртай.